Сайн байцгаана үзэгчдээ, Тэнгэр телевизийн бүс нутгийн тайван хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багтлан үргэлжлэхээр бэлтгэлээ. За өнгөрсөн бямб гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп, дэд ерөнхийлөгч JD Vance тэргүүтээ томоохон албан тушаалтнуудыг оролцож байсан нэгэн арга хэмжээний үеэр зэвсэгт итгээд гал нээж халдлага үйлдэх гэж оролцсон нь энэ 7 хоногийн онцлог үйл явдал боллоо. За сэжигтнийг газар дээр нь баривчилсан бөгөөд тэрээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын доор ажиллаж байгаа засаг захиргааны албан тушаалтнуудыг онилсон гэдгийг өөрөө мэдгдсэн юм. За сэжигтэнд бүх насаар нь 20 хял оноож магадгүй байна. Тодруулах юм бол цагаан ордны сурвалжлагчдын холбооны хүлээн авалт Вашингтон Хилтон зочид буудалд болж байсан. Буун дуу гармагц Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг яаралтай гаргаж байгаа бичлэг цахим сүлжээнд тавигдсан. За энэхүү халдлагыг Калифорни мужийн орчин суугч Cole Thomas Allen гэх 31 настай эрэгтэй үлдсэн гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Сэжигтэн нь Трампын засаг захиргааны албан тушаалтнуудыг буюу удирдлагуудыг онилсон гэж мэдүүлсэн. Харин албаныхны мэдээлснээр гэмт хэргийн зорилго нь Трампын засаг захиргааны ажилтнуудаас гадна Трампыг өөрийг нь ч онилсон байж болзошгүй гэсэн юм. За энэ хэргийг хариуцж байгаа прокурор Jocelyn Valentini мэдгдснээр Allen халдлага үйлдэхдээ 12 калибрийн шахуурган буу, за мөн 3 ширхэг хүйтэн мис хэрэгэлсэн байгаа. За мөн сэжигтнийг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх явцдаа галт зэвсэг хэрэгэлсэн, төрийн албан хаагч руу зэвсэгт халдлага үйлдсэн гэх хоёр зүйлээр буруутгасан байгаа юм. Түүний хувийн мэдээлэл харин олонний анхаарлыг бас ихээхэн татж байгаа нэгэн сэдэв яг одоо болж байна. За сэжигтэн өөрийнхөө албан ёсны цахим хаяг дээр буюу LinkedIn дээр өөрийгөө механик инженер гэж тодорхойлсон. За тэрээр мөн видео тоглоом хөгжүүлэгч байсныг хэвлэлүүд онцолж байгаа. Түүний намтраас хамгийн анхаарал татж байгаа зүйл бол тэрээр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампын өрсөлдөгч буюу Камала Харрисын кампанит ажил зориулж 25 Америк долларын хандив өгч байсан байгаа юм. Томас Аллен нь сүүлийн жилүүдэд улс төрийн маш идэвхтэй иргэн болсон гэдгийг түүний гэрийнхэн мэдээлсэн. Тэрээр Wide Awakes гэх нэртэй зүүнний үзэл баримтлал бүхий бүлэгмийн гишүүн юм байна. Албаныхан түүнийг 2023 он болон 2025 онуудад галт зэвсэг худалдаж авч байсныг нь олж тогтоосон. Аль худалдан авалтыг хуулийн дагуу хийсэн бөгөөд түүнийг өмнө нь гэмт хэрэг хийж байсан эсэх, за мөн эрен сурвалжлагдаж байсан эсхийг нь энэхүү галт зэвсгүүдийг бол худалдахдаа шалгаж байсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол сэжигтэн нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй инженер мэрэгчлээ сарын шилдэг ажилтнаар тодорч байсан зэрэг энгийн л нэгэн залуу мэрэгчлэлтэн байсан гэж Америкийн хэллүүд онцолж байгаа. За ийм хүн ийм хэрэг үйлдэх болсон мэдээж хэрэг Америкийн нийгмийг зочроосон хэрэг болж байна. За хэрэг үйлдэх өдрөөс ижигтэн галт тэргээр Лос Анжелес хотоос Вашингтоныг зорьсон бөгөөд Вашингтон Хилтон зочид буудалд бүртгүүлж орсон мэдээлэл нэгээ чек-ин хийсэн гэсэн. За гал нэхийнхээ өмнө тэрээр гэр бүлийнхэн рүүгээ холбооны засаг захиргааны албан тушаалтнуудыг онилж байгаа гэдгээ маш тодорхой илэрхийлсэн захидал илгээсний хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү захидалтаа гэр бүлийнхэн найз болон шавнараас уучлал хүсэж хэрвээ шаардлагатай байсан бол энд байгаа энэ арга хэмжээнд оролцож байгаа бүх хүнийг ч онилоход бэлэн байсан гэдгээ бичсэн байгаа юм. Захааныхаа төгсгөлд энэ засаг захиргааны хийж байгаа үйл ажиллагаанд маш их бухимдаж байна гэдгээ тэрээр илэрхийлсэн байна. За энэ загтлыг нь харин хүлээн авсан даруйда түүний гэр бүл нь эхлээд цагдаа хууль хүчний байгууллагад ханджээ. За шүүхэд болсон эхний сонсголын явцад сэжигтэн өөрийгөө гэмт буруутай болохыг хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн буруугүй гэж бас мэдэгдээг байгаамаа. Дараагийн мэдээллийг хүргэе. За Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадурогийн баривчилгааны нууц мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан Америкийн цэргийг баривчлалаа. За тодруулах юм бол Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны мэдээлж байгаагаар Хойд Каролина мужийн Форт Баркт байрладаг идэвхтэй цэргийн албан хаагч Ван Дайк нь криптовалют дээр суурилсан Polymarket гэх платформ дээр нууц мэдээлэл ашиглан арилжаа хийсэн гэх хэрэгээр буруутгагдж байгаамаа. Ван Дайк энэхүү бооцооноос 409,000 гаруй Америк долларын ашиг олсон. За хэрэг дурдсанаар Ван Дайк нь үнэмлэхүй шийдэмгий ажиллагаа нэртэй цэргийн нууц ажиллагааны хугацаа үр дүнгийн талаар урьдчилан мэдээлж 33,000 Америк доллароос дээш дүнгээр бооцоо тавьсан байгаа юм. За түүнийг дотоод арилжаа хийсэн
заллин мэхэлсэн, мөнгө угаасан, нууц мэдээллийг хууль бусаар ашигласан зэрэг хэд хэдэн зүйлээр буруутгаж байгаа. Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны онцлон тэмдэглэж байгаагаар Ван Дайк нь цэрэг хүний хувьд цэргийн ажиллагаатай холбоотой ямар нэгэн нууц мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр огт задруулахгүй байх юм үүрэг хүлээсэн гарын үсэг зурсан албан хаагч. Тэрээр 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2026 оны 1-р сарын 6-ны өдрийн хооронд Венесуэл дахь ажиллагааны төлөвлөлтөнд за мөн хэрэгжилтэнд нь өөрөө гар бие оролцсон байна. Америк нэгдсэн улсын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланши хэлснээр цэргийн албан хаагчид үндэсний аюулгүй байдлын чухал мэдээлэлд итгэмжлэгддэг бөгөөд түүнийг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хатуу хоригдгоо гэсэн. За энэхүү хэрэг явдалтай холбоотойгоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар сонсоогүй ч гэсэн судалж үзнэ хэмээн мэдгдсэн. За мөн таамаглалын зах зээлүүдийн эрсдлийн талаар маш сэтгэл дундуур байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Түүнчлэн энэ хэрэг нь ийхүү урьдчилсан таамаглалын зах зээл болон дотоод мэдээллийн аюулгүй байдлын талаарх томоохон хилцүүлгийг одоо Америкийн нийгэмд бас өрнүүлж байна. Их Британий хаан 3 дугаар Чарльз болон хатан Камила нар Америк нэгдсэн улсад 4 өдрийн төрийн айлчлал хийж байна. За энэхүү айлчлал нь ойрхон орнын асуудлаас болоод хурцтаад байгаа хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлнө гэж судлаачид үзэж байгаа юм. Дональд Трамп Их Британий ерөнхий сайд Кир Стармер Ираны асуудалд Америкийн талд дэмжлэг үзүүлэхээс татгалцсанд ихээхэн таагүй хандсан. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч түүнийг Их Британий ерөнхий сайд асан Уинстон Черчиллтэй харьцуулж Уинстон Черчиллийг маш агуу хүн байсан гэж нэрлсэн боловч харамсалтай нь Кир Стармер Черчилл биш юмаа гэж игдүүцлээ илэрхийлээд амжсан. Түүнчлэн Трамп ерөнхий сайд Кир Стармерыг цагаачлал болоод эрчим хүчний талаар бодлогынх нь идэвхтэй шүүмжлэгч нэг юм. За энэ нь британчуудын Америк нэгдсэн улсад хандах хандлагад ч гэсэн нэлээд нөлөөлсөн. За олон нийтийн санал асуулгуудын дүнгээс харахад Британи иргэдийн дийлэнх нь Америк нэгдсэн улстай харилцаа нь хит ойр болсон гэж шүүмжилж үзэж байгаа. Тиймээс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч өөрөө ч энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэж өөрийнхөө сэтгэлдлийг илэрхийлсэн юм. Тэрээр мөн Их Британий хаан 3 дугаар Чарльзыг зоригтой авгаа хүн хэмээн тодорхойлж хэлжээ. За энэхүү айлчлал нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2019 болон 2025 онд Их Британд хийсэн 2 удаагийн төрийн айлчлалынх нь хариуд хийж байгаа айлчлал. За мөн түүнчлэн 2007 онд 2 дугаар хатан хаан Элизабетийн Америк нэгдсэн улсад хийсэн айлчлалаас хойш анхны Их Британий хааны Америк нэгдсэн улсад хийж байгаа айлчлал болж байна. За гэхдээ бямб гарагт болсон халдлагаас болоод Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотноо аюулгүй байдал бол маш чангатгсан ийм өндөр хамгаалтанд ороод хаан хот хоёрыг хүлээн авч байгаа. За 3 дугаар Чарльз хаан өнөөдөр буюу мягмар гарагт Америк нэгдсэн улсын конгресст хандаж үг хэлэн за энэ үеэрч гэсэн өнгөрсөн 7 хоногт болсон халдлагаас харамсаж байгаа гэдгээ тэрээр илэрхийлэх юм байна. Түүнчлэн түүний хэлэх үг нь хоёр улсын харилцаанаас гадна олон улсын харилцаанд маш олон үйл явдал болж байгаа, сорилттой тулгарч байгаа энэ цаг үед барууны орнууд ардчилсан үнд зүйлтэй нэгдмэл байхыг уриалсан маш чухал ийм үг болох гэдэг юм. За энэ айлчлалын үеэр анхаарал татсан бас нэг асуудал бол хаан хатан хоёр бэлгийн хүчирхийлэл үйлдэгч Жеффри Эпштейний хохирогч нартай уулзах хэсэг тухай байсан. Ер нь энэ айлчлалаас урьдчилж энэ асуудал бол маш их анхаарал татсан гэж хэлж болно. За тэд хохирогч нартай уулзахгүй гэдгээ бол албаных нь мэдгдсэн. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг, гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Америкийн иргэний нийгмийн байгууллагууд болон бүлэгмийн төлөөллөлтөд уулзаж магадгүй. За 3 дугаар Чарльз хааны төрсөн дүү хунтайж асан Эндрю Маунтбаттен Уинсор Эпштейний эрэгтэй холбогдсны дараагаар Америк нэгдсэн улсын конгрессийн гишүүн хааны гэр бүлийг Эпштейний хохирогчтой уулзахыг анх уриалсан билээ. Попын хаан домогт дуучин Майкл Джексоны амьдралаас сэдвэлсэн намтарчилсан бүтээл өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийж дэлхийд даяар эхний 7 хоногт хамгийн их орлого олсон намтарчилсан бүтээл болж дээд амжилтыг тогтоогоод байна. За энэхүү киноны шүүмжлэгчд болон түүний шүтэн бишрэгчдээс маш олон өндөр үнэлгээг авч байгаа гэдгээрээ онцлог болоод байгаа юм. 5 гарагт нээлттэй хийсэн энэхүү бүтээл нь нийт 7 хоногийн дотор 217 сая Америк долларын орлого олжээ. За үүний өмнө 2018 онд алдарт Queen хамтлагийн намтарчилсан бүтээл болох Bohemian Rhapsody кино нээлттэй хийсэн даруйда 124 сая Америк долларын орлого олж хөгжимд намтарчилсан киноны дээд амжилтыг эзэмшиж байсан юм а. Харин 2024 онд найруулагч Кристофер Ноланы Oppenheimer кино эхний 7 хоногт
180 сая Америк долларын орлого олж намтарчилсан бүтээл эндий дамжилтыг эзэмшиж байсан юм. За энэхүү Поппи хааны тухай кино хөгжимт болон хөгжимт намтарчилсан аль аль төрлийнхөө хөгжимт намтарчилсан болон намтарчилсан аль аль төрлийнхөө эндий дамжилтыг эзэмших боллоо. За киноны тухайд Поппи хааны дүр тоглосон жүжигчин Жафар Жексоны жүжиглэлт үзэгчид төдийгүй шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Гэхдээ шүүмжлэгчид болон үзэгчдийн дунд киноны тухай ерөнхий том маргаан явж байгаа нь кино бүхэлдээ сайн болсон эсвэл муу болсон гэхээр. За үзэгчдийн хувьд дийлэнх нь дуртай байгаагаа таалагдсанаа цахим сүлжээнд илэрхийлж байгаа бол шүүмжлэгчдийн хувьд дуучны бодит амьдрал болон өнгөн талд байсан амьдралын ялгаа тус бүтээлд ихээхэн мэдрэгдсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг хөшигний ардах амьдралыг бүрэн харуулаагүй гэсэн юм. За түүнчлэн үйл явдал голлон дуучны карьерийн оргил үе буюу 1988 онд төвлөрсөн нь түүнээс цааших түүний амьдралын хамгийн хар бараа үеүүдийг харуулж чадаагүйд хүргэсэн гэж шүүмжилж байгаа. За домог дуучин амьд ах байда хит хэдэн эрэхт нэр нь холбогдож олонний амд амжсан яриа болж ирсэн. За энэ асуудлаар ч мөн кинонд дөрвтэй харуулах ёстой байсан гэж шүүмжлэгчид маргаж байгаа. Гэхдээ дуучин амьд байхдаа өөрийгөө эдгээр гэмт хэрэгт буруугүй гэдгийг өргөлж хэлдэг байсан бөгөөд 2006 онд ч түүний гин бурууг нь бол тогтоогдсон. Гэхдээ харамсалтай нь түүний нэрнээс эдгээр цуу яриа сөрөг мэдээллүүд салаагүй лээ. За ухтан анх кинонд зарим хэсгүүдийг нь буюу түүний хүүхдийн хүчээр хилэлт холбоотой гэх нь амьдралд нь тохиолдож исэн хар бараа үйл явдлуудыг оруулъя гэж байсан ч хоригч нартай хийсэн гэрээний хүрээнд зарим хэсгийг нь өөрчлөх шаардлага гарч бүх хэрэг гарахаас өмнө буюу 1988 онд ийхүү үйл явдлыг бол кино дуусгасан гэж кино багийнхан тайлбарласан байгаа. За тус бүтээлд дуучны өөрийнх нь хоолойг дуунуудад нь ашигласан нь олон нийтийг шүтэн бишрэгчдийг нь түнтэй эргэн уулзуулах шиг болсон гэж үзэгчид сэтгэлдээ илэрхийлж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай элч Пауло Замполи удахгүй болгож байгаа хөл бөмбөгийн дэлхийн арга шалгаруулах тэмцээнд Ираны оронд Италиг оролцуулах санал гаргасан нь олон нийтийн анхаарлыг татчихна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Пауло Замполи энэ зонд болох хөл бөмбөгийн дэлхийн арга шалгаруулах тэмцээнд Ираны оронд Италийн шигшээ багийг оролцуулах асуудлаар олон улсын хөл бөмбөгийн холбоонд хандсан. За энэ нь Ираны дайн болон Ромын паптай холбоотой маргааны улмаас муудаад байгаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп болон Итали ерөнхий сайд Мелони нарын харилцааг сайжруулах зорилготой ийм санаачлал гарчээ. За Италийн шигшээ баг 6 дугаар сард болох дэлхийн арга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй байгаа. Тиймээс Трампын төлөөлөгч Пауло Замполи дэлхийн авраг шалгаруулах тэмцээний 4 удаагийн авраг Италийн шигшээ баг тэмцээнд оролцох эрхтэй гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьсан байгаа. За гэвч одоогийн байдлаар түүний саналыг хүлээн авах хэсэг нь тодорхойгүй байгаа. За энэ мэдээллийн дараагаар Ираны хөл бөмбөгийн холбоо шигшээ баг нь дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа гэдгийг мэдгдсэн бол FIFA буюу олон улсын хөл бөмбөгийн холбоо болон цагаан ордон энэ талаар байр сууриа илэрхийлэг байна. За гэхдээ олон улсын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Gianni Infantino энэ сарын 16-нд Ираны шигшээ багийн бэлтгэлтэй очиж танилцсан. За тэр үеэр Ираны хөл бөмбөгчид дайн болж байгаа ч гэсэн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд оролцох болно гэдгээ ярьж байсан хэмээн мэдээж ирсэн юм. Өөрөөр хэлэх юм бол Ираны баг бол энэ тэмцээнд оролцоно гэдгийг FIFA-гийн зүгээс бол албан бусаарч гэсэн ерөнхийдөө мэдээлж байна гэсэн. Пауло Замполигийн саналыг хүлээн авахгүй гэсэн. За тэрээр Турк улсад тэмцээний бэлтгэлээ хангаж байгаа Ираны шигшээ багийн тамирчидтай уулзахдаа Ираны хэсгийн шатны 3 тоглолт бүгд Америк нэгдсэн улсад болохоор төлөөлөгдсөнийг бас хэлсэн. За гэхдээ Ираны засгийн газраас Америк нэгдсэн улс дахь тоглолтуудаа Мексик улс руу шилжүүлэх хүсэлтийг олон улсын хөл бөмбөгийн холбоонд гаргаад байгаа. Хэрвээ олон улсын хөл бөмбөгийн холбоо Ираны хүсэлтийг хүлээж авахгүй бол Италийн шигшээ орлож тэмцээнд оролцож болцсошгүй гэж өрөндийн хэллээр бол мэдээлж байна. За олон улсын хөл бөмбөгийн холбооны зүгээс хэлсэнчлэн Трампын тусгай элчийн саналд бол хариу өгөөгүй ч гэсэн өнгөрсөн 7 хоногт хийсэн ерөнхийлөгч тэргүүн Gianni Infantino-гийн мэдэгдлийн тухайд тэрээр Ираны баг бол оролцох нь тодорхой гэж хэлсэн байгаа юм. За түүнчлэн түүний саналын тухай асуухад Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Америк нэгдсэн улсын зүгээс тэднийг ирэхгүй гэж ямар нэгэн тийм мэдэгдлийг огт хийгээгүй буюу ерөнхийдөө энэ санал бол талаар болно гэдэг нь тодорхой болсон гэж спортын хэвлэлд үзэж байна.
Meta, Microsoft зэрэг олон улсын томоохон технологийн гигант компаниуд хэдэн мянган ажилтнаа дахин цомгдохгоор боллоо. За энэ нь өсөн нэмэгдэж байгаа хиймэл оюуны хурд дэлхийд дахинаа маш олон ажлын байрыг орлох нь гарцаагүй гэдгийг бол харуулж байгаа юм а. Тодорхойлох юм бол Meta компани 5 дугаар сарын 20 гэхэд нийт ажилтнуудынхаа 10 орчим хувийг буюу 8 мянган хүнийг ажлаас нь халахаар төлөвлөжээ. Метагийн хэвлэлийн төлөөлөгч энэхүү шийдвэрийг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч нарийн мэдээлэл өгөхөөс татгалзаад байна. За мөн тус компани нэмж хүн ажилд авахгүй гэдгийг мэдгдсэн. Ажилтныхаа тоог цөөлөх болсон хамгийн том шалтгаан нь хиймэл оюуныг хөгжүүлэхэд зарцуулах мөнгөө ихсгэсэнтэй холбоотой. За энэ жил Meta компани хиймэл оюунд 135 тэрбум Америк доллар зарцуулахаар төсвөлсөн. Энэ нь тус компани өнгөрсөн 3 жилд хиймэл оюуныг хөгжүүлэхэд зарцуулсан нийт хөрөнгөтэй тэнцэж байгаа. За зөвхөн Meta гэлтгүй технологийн өөр олон том компани хиймэл оюуны технологид асар их хөрөнгө оруулалт хийж ажилтнуудаа эргээд цомгдохгоор болж байгаа. Жишээ нь Amazon компани 30 мянган ажилтнаа цомгдсон бол Oracle компани 10 мянган ажилтнаа цомгдсон. За түүнчлэн Block компани нийт ажилтнуудынхаа тал хувийг буюу 4 мянган ажилтнаа цомгдоход байна. Microsoft компанийн хувьд Америкийн нэгдсэн улс дахь 125 мянган ажилтныхаа 7% нь сайн дураараа тэтгэвртэй гарахыг санал болгоод байгаа. За Microsoft компани хиймэл оюун ухааны хилцээний захирал Мустафа Сулейманы үзэж байгаагаар ирэх 12 сараас 18 сарын хугацаанд буюу ойролцоогоор дунджаар 2 жилийн хугацаанд хиймэл оюун нь офисын ажлын ихэнхийг гүйцэтгэж чаддаг болно гэсэн юм. За Нью-Йорк хотод дэлхийд анхны нисдэг таксины үйлчилгээ анхны туршилтаа хийгээд байна. За энэхүү нисдэг такси нь Манхаттен дүүргээс John F. Kennedy онгоцны буудлын руу ердөө 10 минутын дотор зорчих хурдтай байна. Энэхүү нисдэг такси гэж нэрлэгдээд байгаа машин нь нисдэг тэрэг шиг загвартай. За ерөнхийдөө нисдэг тэргийн загвараар ажилдагч цахилгаанаар цэнгэлэгддэг учраас хий ялгаруулахгүй за мөн дуу чимээ маш бага гаргах юм байна. Нэг удаадаа нисгэгчийн хамтаар 5 хүн зорчих боломжтой. За 1-2 цаг машинаар явж очдог JF Kennedy онгоцны буудлын руу энэхүү нисдэг таксигаар ердөө 10 минут л зарцуулах юм байна. Эдгээр нислэг нь Нью-Йорк, Нью-Жерси мужийн иргэдэд шинэ машин хэрхэн үйлчилж болохыг харуулж байгаа маш онцлог ач холбогдолтой ийм туршилт болж байна гэдгийг бол тус компани үүсгэн байгуулагчид хэлж байгаа. За Joby компани нь Blade нисдэг тэрэгний үйлчилгээний компанийг эзэмшдэг бөгөөд Delta болон Uber компаниудтай бас хамтран ажилладгаараа онцлог. За тэд 2023 оноос хойш туршилт хийж байгаа бөгөөд энэхүү 10 хоногийн туршилт нь энэ төрлийн үйлчилгээний интеграцийн туршилтын хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа. За 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын тээврийн амнаас хотын агаарын такси, бүс нутгийн аялал, ачаа тээвэрлэх, яаралтай хүргэлт, за мөн өөрөө нисдэг онгоц, далайн эргийн эрчим хүчний салбарт ажиллах зэрэг туршиж үзэх нийт 8 төслийг сонгосны нэг нь энэхүү нисдэг таксины хөтөлбөр болж байгаамаа. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн бүс нутгийн тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.